За тулаан эхэлжтэй. За тулаан эхэлж байна. За Дагийн сэрэмгийн хувьд бол урталт нь бас Соло 2 гэж Фоксын тамирчин ялсан байгаа. За тэр ялалт нь бол дандаа барилдаанаар илүү явсан учраас 2-1-ийн саналаар ялсан. За энэ Маушигэр буюу толгооноос өршөлт бол бас хүчтэй сайхан гоё сул шидэж байна. За үлзий батын хувьд бол бас жоохон жижигхэн байх магадaltaй юм байна. Өндрийн хувьд за тийм байна. 7 см намхан юм байна. За Маягэр буюу урдаас Ижэн Дагийн сэрэмгүй бол улаан булангаас гал хамарчж байгаа. За хөдөл барил болсон. Одоо ажиллах хэрэгтэй ингээд сайхан хөлөөр нь тоглоод нүсрээд агаар хамгаалтыг сайхан ямбаа тавиад тэгээд явах хэрэгтэй дээ. Одоо ажиллаад явах хэрэгтэй. За хугацаа бол байгаа. Хоёр тамирчны хувьд бол сайхан суушдээд явж байхад өрсөлдөгч бас юм мэдрүүлнэ шүү дээ. За тэгээ хөлөөрөө гараараа аль болохоор сайхан ажиллаад авах хэрэгтэй сул. Яа, харах хэрэгтэй байна. Яа, яарад байна. Эндээс бол харин өшгөлж энэ дотлогон тэр. За энэ ч энэ сайн шүү. Дохоодоо очино. Сая дохоодоо ер нь бөөрлөө хамаагүй ингэж өшгөж болохгүй. Дохоодоо полимерээр очиод дохон дээр очих магадaltaй, өөрөө бишдэх магадaltaй. Шилбийн эсгээрээ өшгөлөө өөртөө илүү. За ерөнхийдөө бол хөлөөрөө товтлоод ай гэсэн санаа байгаа юм байна да. За биеэр орж ирж байгаа. Арай чангараад байна. Би жоохон чанга байна. Жоохон сулмаар байна тий. Жоохон уян болоод жоохон ингээд зөөлрөөд өгмөр байна. Тий. Яг ингээд жоохон зуурч байгаа нэг хэлээд байгаа нь тэр байхгүй харж байна. Үлзийгийн дасгалжуулагч авах шин байсан бай. Үлзийгийн дасгалжуулагч нь Дамлан Буруу гавьяатаа. За тийм байна. Дамлан Буруу одоо явж байна. За сорилт тулаанд бол Үлзий бат. Виктория клуб Мазада төвийн тамирчин гэж явж байгаа юм Энэ гоё өшгөлт шүү. Энэ гоё өшгөлт яваад байна. Тэрнийг Дамлан Буруу аврага Мазада гэдэг нэртэй клуб байгуулсан байгаа. За түүн дээр бол хүмүүс бас бэлдэж бас холимог тулааны энэ урсгалтай бас хувь нэмэр оруулж байна. За саяхан Баялдааны самбын дэлхийн аврага Баялдааны самбын Монгол улсын гавьяа тамирчин болсон байгаа. За энэ жил бол бас холимог тулааны тамирчид болон одоо аврагууд нэлээд төрийн бас одоо медаль шагналууд хүртсэн. За жоохон ажилмаар л байна. Хоёр тамирчны хувьд хүлээгээд байна. Арай хэтэрхий хүлээгээд байна. Хэтэрхий хүлээгээд байна. Яг хөвцөө тэгээд энэ сайхан өшгөлөөд энэ дээр гарахын цогцлыг холбоод явмаар байна шүү дээ. Тэгээд шилбэрэл очих хэрэгтэй л дээ. За ингэж энэ хөл барьсан. За одоо эндээс унгана. За барилдаан бол Үлзий батаас эхэллээ. За цээжинд өшгсөн өшгөлтийг бол хаагаад сайн хүлээж байсан шүү. Тэгээд хөл орж ирэхээр барьж аваад одоо өөртөө ашигтай байрд үүсгэх гэж байна. За доороос сайн ажиллаж шүү. Дагийн сэрэн бол урдлын тулаан дээр бол дандаа барилдаанаар ялдаг байсан байгаа. Гэтэ бас шүүгчдийн саналаар. За бас хамгаалт бол их мундаг байна. Үлзий хотын хувьд бол бас Дагийн сэрэнгийн хувьд бол бас сайн байна. За тайван харах хэрэгтэй. Зөвхөн нэгдүгээр үе явж байгаа шүү дээ. Энд ч бас болоогүй байна. Акшнер нь одоо зөвдгөө өгөөд орилоод байна л да энэ. За давталгаанууд явах хэрэгтэй Үлзий хотын хувьд бол өвдөг одоо хөл рүү кетандон тий өвдөг. Одоо 2 өнд сайн давталж байгаа зөв өгөөд болж шүү дээ. Зөв хөлөөр. Тэгээд бос юм нь ажиллахгүй. Хий барьчаад байна. Тэгээд одоо давталгаартай шүү дээ. Бариулчаад одоо хэнд өөрт нь Дагийн сэрэн ашигтай болчиход байна л да. За сүүлийн 10 секунд гэсэн чимээ. Сая явлаа.
За энэ дагесрын өөрт нь ашигтай болсон. Энэ 2009 оны одоо кикбоксing 65-ын авраг болж ирсэн. За 2018 онд Эрдэмэг тулааны шүүлтийн гол зарчим нь бол өрсөлдөх тамирчиндаа хэр зэрэг их олон хохирол учруулснараа ялтыг бас аавна. За мөн бас барилдааны хэр удаан одоо дээр байртай байсан. За мөн гарын оновчтой зохицлоо. За хэр идэвхтэй ажилласан гэдгээрээ одоо шүүгчнэр шүүхийг явуулна. Нийт одоо 3 оны улааны шүүгчийг шүүгчнэр нэр. За нэг тамирчин 10 оноотой байна. За тэргээ дайчин тоглож чадахгүй ямар нэгэн байдлаар одоо тамирчин шүүгч одоо ийм жоохон муу тоглолоо одоо өөрийгөө хамгаалаад цаатаа гэдэг юу гэх юм бол 0.5 оноо. Тэ ингэснээр бол 19.5 оноогоор ялах гэнэсээ гурван шүлжээ. За энд мушгаа татсан. За энэ өнөө барилдаан чи тэгээд ихтэй эхлээс өнөө өөрөө буруу болчих гээд штэ энэ чинь. Барилдааны хувьд бол өөрөө эхэлчихэд тэгээд дагисрын алдчихад байна л да. Дагисрын бол сайн хамгаалж байна. Тийм зөв хувьдаар сонгочоод байна өөдөөс нь. За одоо дагисрынгийн хувьд бол өөрт нь илүү боломж байгаа юм чинь одоо хоёр хөлөөр давтаад гартайгаа холбоод ажиллаад авах хэрэгтэй байна шүү дээ. Барилдаад нэгэнд ашиггүй гэдэг нь харагдаад байна. Оноо нэг халдахгүй байна. Гэхдээ тэр барилдааны санаачлал бол гарахгүй дагисрынгээс гарахгүй нь тодорхой. Одоо ажиллах хэрэгтэй. Тэр наадах банк ажиллаж байгаа хэрэгтэй. Одоо энэ хөлийг явуулж байгаа. Тэгээд гартайгаа холбоод бэлдсэн байх магадлалтай баруун яа хондор мэдээд одоо за тэр айд болохоор хөлийг сайхан сул шилжиж гоё очино. За энэ барооны ганц л болчиход байна л да. За ой за үлзий батал жоохон ажилчмаар байна да гарын зөвхөлтүүдийг олон ингэ те. Үдээ гэдэг нь арай дэнд үдээ гэдэг. Дагисрын ч гэсэн бас ажилчмаар дан сайхан. Одоо 3 дугаар үе шүү дээ. Одоо би 50 2 үе толчихсон. Одоо сайхан болчихсон байгаа. Барь за энэ сая болоод яалт хүлээж ирсэн байна анхныхаа. За одоо нэг жоохон ажиллагаанууд хоёулаа гарын зөвхөлтүүд маш цөөн байна. Гарын зөвхөлт. Одоо баруун зөвхөлт юм багтаа яг юм сая бол одоо хуурсан шүү дээ. Тэгээд зөвхөлт байна. Гарын зөвхөлт маш цөөн байна. Тийм байна. Бид тэгэхээр их хэрэгтэй байна. Гарах ажиллагааг одоо хийж ингээд зөвхөлтөө шажиж. Одоо багш нар бол чөлөөтэй төвлөгөө гэдэг өөрсдөө хийдгүү. За мөн тэгээд урд гар дуусгадаг. Баруун гараар шидчихэд дахиад яг эндээ дутж байгаа байхгүй юу? Одоо ядаж 3 зөх хэрэгтэй байна. Тэгээ 3 зөхөд явахд болно шүү дээ. Явахгүй. Өөрийнх нь барилдааны төгсгөл буруу болчиход болохоор өөрөө юм хийх хүчрээ олохгүй болчихлоо. Одоо энэ өчөөтэй үед өөрөө явах хэрэгтэй шүү дээ энэ чинь. Жог ажилламаар тий. Тий ажиллагаа байхгүй хүлээгээд нөгөө хүндээ хүлээд тэр зохиоч тий. Яах гэж ингэж бэлдвэ. Тэр зохиоч. За чи одоо нөгөөдгийг хийчих юм аа. Тэгээд дагисрын аччихад. За гаргаад байна. Хоёр зөвхөлтөө нэг сайхан гаргалаа. Гэтэ их гоё хөнгөн тоглож байна. Одоо 3 дугаар үеийнх нь бас 5 минутаар. Тий. Өдөө 10 минут болчиход байгаа. 15 ингэж их суулцах хүлээж байгаа. За одоо барилдана. За татаад жоохон татаад унгаагаад авах хэрэгтэй. За сүүлийн 10 секунд байсан байна. За тэгээд сүүлийн 10 секунд цаг дуусах. За яг удаан бол их ядраа цүүд болсонгүй. Сайхан ажиллаад 15 минутын туршид бүгдчихэд байна. Сайхан удаа үзүүлчихтэй. За одоо шүүгчний бүлгэн цогно. Чи хүний хамгийн хэцүү үедээ үг. Дуусахгүй өдөртөг хугацаа тий. Яа,